Урьдчилсан магадлан итгэмжлэл 2016 оны боловсролын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр 21-р зүйлийн 21-ийн 6 дахь хэсэгт боловсролын сургалтын байгууллага шинэ хөтөлбөрөөр сургалт эрхлэхийн өмнө боловсролын магадлан итгэмжлэх байгууллагаар урьдчилсан магадлан итгэмжлэл хийлгэнэ гэж заасны дагуу 2017 оны 4-р сарын 1-ээс шинэ мэргэжлэр эсэлд авч сургалт явуулах тусгай зөвшөөрөл хүссэн сургуулиудын хөтөлбөрийг урьдчилсан магадлан итгэмжлэх үйл ажиллагааг эхлүүлсэн. 2017 оноос 2018 оны хичээлийн жилд Монгол Улсын 20 ихтэй сургуулийн 36 хөтөлбөрт буюу бакалаврын 23, магистрийн 12, докторийн 1 шинэ хөтөлбөрт дүгнэлт гаргаад байна. Мөн холбооны бүгд найрамдах Герман улсын АСИН байгууллагатай хамтарсан ижилслэг түншлэл хөтөлбөрийн хүрээнд бакалаврын 2, магистрийн 1 хөтөлбөр туршилтын урьдчилсан магадлан итгэмжлэлийг хэрэгжүүлж, урьдчилсан магадлан итгэмжлэлийн журам шалгуурыг үндэсний болон олон улсын жижигт нийцүүллээ. Шинээр сургууль байгуулах шинэ хөтөлбөрөөр сургалт эрхлэхийн өмнө урьдчилсан магадлан итгэмжлэл заавал хийх бөгөөд боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн удирдах зөвлөлийн 2017 оны 8-р тогтоолоор баталсан дээд боловсролын сургалтын байгууллагын хөтөлбөрт урьдчилсан магадлан итгэмжлэл хийх журмын дагуу хүсэлтээ тухайн оны 11-р сарын 1-ээс дараа оны 1-р сарын 1 хүртэл боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ажлын байранд эргүүлж өөрийн үнэлгээний тайлан бэлтгэнэ. Сургалтын хөтөлбөрт урьдчилсан магадлан итгэмжлэл хийснээр харилцан адилгүй чанартай хэд олон хөтөлбөр нээгдгээс сэргийлэх ба тухайн жилийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааг бодитоор харах ач холбогдолтой төдийгүй урьдчилсан магадлан итгэмжлэл нь дээд боловсролын байгууллагын сургалтын чанарыг сайжруулахад онцгой үүрэг гүйцэтгэх юм. Түүнчлэн урьдчилсан магадлан итгэмжлэл хийлгэсэн хөтөлбөрөөр суралцагчид оюутны хөнгөлөлттэй зээл үндэсний дидгэлэг хөтөлбөрт хамрагдах боломжоор хангагдана.